Ер нь аливаа улс өндийн босгоход одоо үндэсний нэг тийм үзэл санаа гэж хэрэгтэй байдаг. За Монгол улсын ерөнхийлөгч улсын хурал дээр ч хэлж байгаа засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа нэг зүйл бол монголчуудын сүрэн дэвсгэрлэгч чадварын тухай ярьж байгаа. Ер нь одоо хэдэн мянгаараа залуучууд нь хилээндээс алхаад Солонгост хар бор ажил хийх гэж явдаг улс байх юм уу? Хэдэн зуун сая доллар нь хилээндээс алхаад эмчилгээний мөнгө хайдаг ард түмэнтэй улс байх юм уу? Эсвэл эх орондоо аз жаргалтай амьдрах боломжтой ийм улс орны иргэд байх юм уу гэдэг бол бид нар сонголтын асуудал байгаа. 82 оноос хойш 42 жилийн судалгаагаар нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх Forum of Small States гэж байгууллага судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл 10 саяас доош хүн амтай улс орнуудын хөгжлийн загварчлал бол номер 1 бол боловсрол. Улаанбаатар хотод амьдарч гэнэ үү, Дарханд амьдарч гэнэ үү, эсвэл Улаангомбод амьдарч гэнэ үү, Улаастад амьдарч гэнэ үү хамаахгүй Монгол улсын хаанч сурч байгаа хүүхэд яг ижил тэнцүү боловсролыг авдаг багс. Хүний эрхийн үндэсний комиссийн судалгаагаар өнөөдөр сумын төвүүдийн дундаж боловсролын чанар Улаанбаатараас 8 дахин бага байгаа. Тийм учраас мэдээж Жавхлан сайдын хэлж байгаа шиг бид нар энэ эдийн засгийн дид бүтэц тэлэлт бүсчсэн хөгжлөө явуулахын зэрэгцээ нийгмийнхэн дид бүтцүүд рүү зоригтой хөрөнгө оруулалтыг зайлшгүй шаардлагатай. Энд онцлоод хоёр зүйл байгаа. Нэгт боловсролын чанар ижил гараанаас эхэлдэг байх. Нөгөө талд нь эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчлэгээ гэж. Тэгээ Жавхлан сайд ч гэсэн бас энэ дээр бол онцгой анхаарч байгаа. Энэ жил одоо эрүүл мэндийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах хэмжээ бол 2.7%. Энийг бол цааш нь энэ хамтарсан засгийн газрын үед бол нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Олон улсын жишг бол 6% байгаа. Тэр бид нар энэ рүүгээ бол зоригтой явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэд манай Болрогийн асууж байгаачлан за 14 мега төсөл явлаа. За дээрэс нь бүсчилсэн хөгжлийн олон ажлууд явлаа. Тэнд ажлын байрууд бий болно. Ажлын байруудыг бий болгох төрийн бодлого явлаа. Ингэхдээ зөвхөн төр гэлтгүй одоо энэ бомбын сэргэлтийн асуудал яригдж байна. Дээрэс нь болох юм бол тэнцээ байгаа хүмүүсийн эдийн засгийн дид бүтц ажлын байруудын асуудал яригдахын зэрэгцээ нөгөө нийгмийн дид бүтц буюу сургууль, эмнэлгийн чанартай хүртээмжтэй байдал дээр бид нар хөрөнгө оруулах гэсэн. Өнөөдөр Монгол улсын хэмжээгээр 699 мянган хүүхэд 1-ээс 12 дугаар ангид сурж байгаа. За энэ дээр бол боловсролын чанарын асуудал дээр ярихаар хөрөнгө оруулалт хаашаа явдаг вэ гэхээр Жавхлан сайд бид нар яаж яах гэхээр дотуур байр ч юм уу те тэр нөгөө байшин савны дид бүтц рүү дөнгөн данган төсөө явуулаад байдаг. Гэтэл тэнд байгаа эмч нарын, тэнд байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутагт илүү дэмжлэгтэй тэр загварчлалыг бүтээх маш чухал хэрэгтэй байна. Төгсгөлд нь хэлэхэд Монгол улсын 1,565,000 км² нутаг дэвсгэрээс манай Дархуул аймаг, Сэлэнг аймаг, Төв аймаг бол 7.8% буюу 118,469 км² нутаг дэвсгэртэй. 307 мянган хүн энэчээ иргэний үнэлгээний харьяалтай байгаа ч гэсэн бизнес хийж байгаа бусдаар бол одоо ажиллаж байгаа хүмүүсийг нэмэх юм бол 360 мянган хүн байгаа. Төв аймгийн илгэн дотор нь Улаанбаатар хот 1,700,000 хүн байгаа. Тэгэхээр төвийн бүсийн хөгжлийн асуудал гэдэг бол Улаанбаатарыг нэмээд 2 сая гаруй хүмүүсийн хувь тавилантай холбоотой асуудал болж байгаа. Тийм учраас төвийн бүсийн энэ форум бол зөвхөн 3 аймгийн 307 мянган хүний асуудал биш юм аа. Энэ бол Монгол улсын 2 сая гаруй хүний асуудал. Дархан, Сэлэнг, Төв аймгийн загварчилж хөгжүүлнэ гэдэг бол энд байгаа 2 сая хүмүүсийн тухайд асуудал гэдгийг бид нар бас эхнээсээ маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Тийм учраас энэ 3 аймгийн тэлэлт хөгжилд бүсчсэн хөгжлийн чадвар нь өөрөө Улаанбаатарын зовлонг нэмгэлж бүсчсэн хөгжлийнхөө энэ татах хүчээр тэнд байгаа төгжрөл, тэнд байгаа бэрхшээлүүдийг шийднэ гэсэн үг. Тийм учраас энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг бид нар онцлон тэмдэглэх ёстой байгаа маа. Тэгээд орон нутагтаа хүмүүсийг татна, тэнд ажлын байруудыг нэмэгдүүлнэ гэдэг бол түрүү амар сайхан тэргүүн шадар сайдын хэлсэнчлэн тэнд бол нийгмийн дид бүтцүүдийг нь зоригтойгоор бид нар хийх ёстой байгаа маа. Тийм учраас өнөөдрийн энэ хилцүүлэг долгионд харуулах уулзалтан дээр энэ чиглэлийн сан санаачлагууд төлхөө гараасаа гэж хүсэж байна. Та бүхэнд амжилтсая.